Оюун намын нуур их богд уул руу хэрхэн явах вэ? Баянгар аймгийн богд суманд байдаг гэж сонссон бид шууд л богд сум орохоор зам товчлох санаатай өвөр хангаа нарийн тээл сумыг өнгөрөөд засмал замаас гарч шорон замаар зорьсон маань буруу байлаа. Богд сумын хаяанд очиод гацхан тэр. Түүийн гол үерлэж татуулж гарахаас аргагүй болж татаж гаргадаг трактор 2 цаг гарan хүлээсний эцэст 30,000 төгрөг өгч гарсан байдаг юм аа. Нэгэн ториодсон бид богд сумын урд байдаг орог нуур саран элсэн дээр саатаж хэсэг жаргасан гэж байгаа. Орог нуур нь их богдын ар хормойд орших тектоник гаралтай шорог нуур. Нуурын усны хэмжээ тогтворгүй, түүнд цутгадаг түүн голын уснаас ихээхэн хамааралтай. Зарим жил бүр хатхан ч бий. Нуурын баруун хойд талаар элсэн тарамцаг эмжиж бас эртний нуурын татралтын далан зээглсэн тогтцтой. Нуураас зүүн тийш 1 км орчмоос заган шугуй үргэлжилдэг. Ер нь бол хамгийн зөв зам бол Түүн голыг Баян-Хонгор аймгийн Наат талын гүүрээр гараад аймгийн төвөө өнгөрөөд урагшаа Жинст сумаар дайраад их богд уулын араас нь очих нь хамгийн зөв зам юм байлээ шүү. Товчхондоо бол алсаас харагдах их богд уулын орой харагдах хой даманд очино гэд ойлгочихж болно. Уулчт юм аа. Оюун намаа нуур руу гарахаар бэлднэрээд байна. Ишэнийг 7 км алхана. Их тэргүүн богд үхрээр орж ирж байна. Ингээд дээшээ ингэ явнаа. Тэр өдлөсөндөө бид нар. Янз лээ нөө. Жохоо. Албаа юм нөгөө. За. Одоо ихтэй болохоо. Тоо мос ихтэй. Воо. Хаа нэрс блэ? Оюун намаа замд ийм гой үстэй. Хатгаараа шилтэнэ. Энэ манай Арангагийн чулуутын гол хул юм байна. Тэгээ тэрийг бодоход арай нэг жижиг тэр юм байна. Усан бага юм байна. Бид гурван айл эндээс байна. Өдрөө явж байна. За ийм юу юм аа. Нэг хараад энэ удаа ингээд нэг голох юм бол ийшээ зүгээр нисэн баан дуусаа. Өдрөө ядаа. Йоо. Нэг юм хэлсэн. Энэ амар дойж болоо норчгоо дээ. За манай хоёр тэнд явж байна. Би бол нөгөө тийшээ ингээд гараад ирсэн. Тэнэлтэй тийшээ гараад тэнтэй тахаа явж чадахгүй тэгээ буцаж ийшээ буугаад нөгөө голоор гараад хад ирлээ нааш. Одоо тэгээд ийшээ явж байна. Бүхнээ. Тэгээ хүмүүстэй гэж хэлэхэд та нар оюун намны урд ирэх юм бол ерөөсөө хүнээ заалуудах шаардлага байхгүй. Голоороо гарахгүйгээр ерөөсөө чигээр явсаар гал сайхан юм зам гарцсан байдаг юм байна. Гоё. Хэлээ. Хэцүү байна те? Зам бас эвгүй. Хэдэнтэй гарч чи 10 минут гарсан шүү дээ. Тэ. Цаг 30 минут авсан байна. Яа, ингэж
Оюун номын нуур руу нэг 2 цаг орчим алхаад алхахдаа замдаа юм гоё чулуутай хавц шиг гоё хавцлаар голын чимээ сонсоод ингээ алхасаар байгаа да. А энэ хүртэл мороор явж болно. Эннээс чааш бол ингээд явгуу явнаа. Бид нар яг нуура хаана байгаа мэдэхгүй учраас дараа нь нисгэж нуура хаана байгааг харчаад. Stop recording. Муу наачаа. Энэ ш. Нээж 600 өссөн байна шиг байгаа юм чи наач хангалттай шүү. Гоё юм бэ. Энэ ш төгшөө. Олчлаа штэ. Айгу мэн үү доороо. Start recording. Айгу хүнд юм шиг бодоод байсан чи айгу ойрхон байсан байна. Одоо ингээл энэ сайхан сумын цагаал дагаал алхаа явчих юм байна. Гэл. За. Эний цаал байгаа шүү дээ. Нара. Явж байгаа үстэй. Жина. Шэмэрч шүү. Нара. Ийм л явж энэ манах. Хэрвэн. Хоц. За ийм л байгаа юм да. Хэрвний. Хосыг сохолж ин да. Байдгаа. Яа. Ахаад явах юм шүү дээ. Яа. Ахаад явах юм. Асаас. Ота болё. Фүү. Биш биш дээ. Ахаад иш явах. За энэ номын нуур дээр гараад ирлээ. Хэр гоё юм. Яг дээрээс нь ийш харуулъя. Бухай. Их богд. Үтгэн дуусаа өштэй. Одоо энэний цаан дахиад нэг нуур байгаа штэ. Ийм л юмар явж штэ. Ха. Ай. Танад. Харуулъя. Тан. Пам. Говьалтай нурууны ноён оргилуудын нэг мөнх цаст их богдуулан далайн түвшнөөс дээш 3957 метрт өргөгдсөн 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүүгээ оюу номин нэртэй үзэгсэлэнтэй хоёр нуурыг бий болгосон гэж сонссон гэж байгаа. За өдөр 12 гэж алхаад одоо цаг 7 цаг болж шүү. Хоёр номын нуурын дээр гарч ирлээ гэж самбог өдөр таа. Ирж байна. Тэр жоох ядарсан. За тэгээд бидэнтэй хамт мэлмиг аялуулсанд баярлалаа. Хамгийн гол нь аялаж зугаалахдаа хогоо битгий хаяарай.